Ирээдүйн амьдралын зайлшгүй хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор 1965 онд анхлан байгуулагдаж байсан Чандан Баянхонгор хувьцаат компани 52 жилийнхээ ойн дээр орчин үеийн шинэ офисын барилга Чандан багчууд хүүхдийн 15 дугаар цэцэрлэгийн нээлттэй хэллээ. За орон нутгийн төсөвтэй орон нутгийн өмчөд энэ аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар маань өөрснөөхөө нөөц болцоо одоо хүч бүхэл одоо сэтгэл зүрхээрээ зүтгэж ажиллаж ямар их одоо энэ бүтээн байгуулалтын ажлуудыг хийж чаддгийм бэ? Анх удаа орон нутгийн одоо энэ төсөвт үйлдвэрийн газар 100 хүүхдийн цэцэрлэгийг барьж байгуулж ашиглалтанд оруулж байгаагаар бол анхных боллоо их төөхөн өдөр юм а гэж би бас онцолж хэлж байгаамаа. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний шийдвэрний инженер техникийн ажилтан албан хаагчдын ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл аюулгүй байдлыг сайжруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ байгууламжтай болоход чиглэгдсэн байсан ба төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу өнгөрөх хавраас Чандан Баянхонгор компани хажуудаа барилгын ажлаа эхлүүлсэн юм. Энэхүү 6 сарын хугацаанд барилга барьснаар Чандан Баянхонгор хувьцаат компани нь өөрийн нөөц боломж улс орон нутгийн дэмжлэгээр нэг цэцэрлэг барих хэмжээний зардал болох 1,250 сая төгрөгийн төсвөөр 2 байгууллагын барилгын асуудлыг ийхүү шийдвэрлэж бодлоо. За энэ барилгыг барихдаа өөрийн компани хөрөнгө, аймаг орон нутгийн дэмжлэг, улсын төсвийн хөрөнгө оруулалт гэдэг 1.2 тэрбум төгрөгийн өртөгтэй. Тэгээд манай байгууллагаас бол 250 сая төгрөг гарсан. За орон нутгаас, аймагаас, хурлаас, орон нутгийн хөгжүүлэх сангаас 250 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж одоо хурдан одоо барьж ашиглалтанд оруулаад байна. Чандан Баянхонгор хувьцаат компани офисын барилгын хувьд 2 давхар нийт 30 орчим өрөөтэй. Орчин үеийн дулаан тохилог өрөө тасалгаануудад мэрэгчлэнүүд тус бүр өөрийн ажил үүргээ гүйцэтгэх бол Чандан багчууд хүүхдийн цэцэрлэг нь одоогийн байдлаар 4 бүлгийн 126 хүүхэд хүлээн авч байгаа ба уг цэцэрлэг байгуулагдсанаар 20 гаруй байнгын ажлын байр бий болж олон зөв хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой болж байгаа юм а. Одоогоор хүүхдүүд бол багийн харьяалалгүйгээр басан байгаа. Ерөнхийдөө 50% нэгдүгээр багийн хүүхдүүд бусад 50% нь болохоор бүх багаас хүүхдүүд хамрагдсан байгаа. Ерөнхийдөө өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байгаагүй ийм хүүхдүүд 4 бүлэгтээ яг 2-оос 5 насны хүүхдүүд ингээд хүмүүжиж байна. Хийхгүй гэвэл хинт ч шалтгаан мандахгүй. Гэхдээ хий гэвэл юу ч бүтээж болдгийг ийхүүд загралтай Чандан Баянхонгор компани ийхүү харууллаа. Одоо их жил бол бид нар Баянгор аймгийн хэмжээнд 2018 он үүсгэн байгуулагдсан цагаас хойш хийгдэг нэг ажил хийж байгаа. Шугамын угаалга гэдэг юм хийж байгаа. Цэв бохир усны шугамын угаалга гэдэг юм хийж байгаа. Тэрийг одоо орчин үеийн технологи, шинэ технологиор нэлээд өндөр өртөгтэй тийм тоног төхөөрөмж байд юм байна. Тэр газрууд нэрээ түрээсээр ингээд аваад хэрэглээд ингээд бохир усныхаа шугамыг ингээд даралттай усаар ингээд татаад ингээд угааж тийм технологи байна. Энийг бид нар одоо энэ одоо 100 хийж энийгээр ингээд нэг угаалга хийчих юм бол 2-3 жилдээ ер нь бол бөглөрөл гэдэг асуудал байхгүй мартдаг. Бид нар бол зөвхөн удаа ингээд лайдаад худаг траншааны нөхний орчмыг л цэвэрлээд тахаас ерөөсөө энэ хөндөй доторх юм одоо цэвэрлэж чаддаг. Одоо судсаар бол нөгөө нэг цус яваад бөглөрөл үүсэт гэдэг гэсэн. Яг тэр хэсгийг одоо яг энэ жил түүхэнд анхудаа хийнэ. Тийм учраас бидний бас үйл ажиллагаа чиглэлээр бас одоо ингээд гадаа хит өдөрч байгаад холбоотой хөлтөлтүүд ихтэй байна, дуудлага их байна. Би бас дараа жилээс энэ үйл ажиллагаа ийм байхгүй болох байх гэж бодож байгаа. Нээлтийн үеэр аймгийн удирдлагууд төрөөс татаас авдаггүй Баянхонгор аймгийн цөөн хэдэн байгууллагууд сайн ажиллаж байгаа гэдгийг онцлон тэмдэглэж байлаа. Үнэхээр ч тухайн байгууллагаа удирдан чиглүүлж авч яваа залуу удирдлагууд шинийг сэтгэн шинжилэл хийж дөрвтойхон ажиллаж байгаа нь ихэд саашилтай байна. Залуу удирдлагуудаа илүү ихийг хийж бүтээх амжилт хүсье. Монгол Улсын шатрын их мастер Баянхонгор аймгийн уган мастер Ичих хорлогийн нэрэмжит аймгийн аврах шал оруулах шатрын тэмцээн нээлттэй хэлээ. За өнөөдөр Баянгор аймагт маань Баянгор аймгийн Үлзий цумын харьяат Монгол Улсын аврах шатрч Ичих хорлогын нэрэмжит шатрын тэмцээн бол амжилттай эхэлж байна. Нийтдээ нэг 70 гаруй одоо тамирчид орж байна. 7 хоног одоо тоглоно. Мөн одоо Баянгор аймгийн Сумдуудаас за мөн Өрөнгө аймгийн баг тамирчид шатрчид оролцож байгаа юм одоо сайхан арга хэмжээ болж байна. За аймгийн цэцэрлэгээс мөн одоо түүний харьяа агентлагуудаас ивент хийх зохион байгуулж байна. За өнгөрсөн хугацаанд бол манай Баянгор аймгийн шатрчид бол их амжилттай одоо юм оюуны спортоор хөгжүүлж дамаа өсвөр үеийн хүүхдүүд маань
одоо Аз ТV аврах бас хүрэл медаль авлаа. Тухайлбал Галуу цүмийн харьяат мөнх эрдэнэ хүү маань Адиа төмөр одоо багшийн шав бол одоо төв дэлхийд Сонгор нутгийнхаа нэрийг гаргаж ингэж амжилттай одоо тоглосон ийм сайхан амжилт байна. Тэмцээнд Баянхонгор аймгийн 20 сум, Уурхангаа, Архангаа аймгийн тамирчид Швейцар системээр 3 насны ангилалд эрэгтэй эмэгтэй төрөл тус бүрээр 7 хоногийн турш өрсөлдөх юм. Ичиг хорлоод Монгол улсаас анхудаа хилийн дэс салхаж тоглосон эмэгтэйд Шатарчин ба Төрмөл авьяастай уйгах хөдөлмөрч нэгэн байсныг энэ үеэр түүнийг мэдэх хүмүүс олонтаа дурсаж байна. 1954-өөс 1983 он түүний амжилтын оргил үе байсан ба энэ хугацаанд тэрээр 6 алт, 4 мөнгө, 6 хүрэл авч тусгай байранд 6 удаа орж байжээ. Монгол Улсын шатрын их мастер Ичиг хорлоо 9 хүүхэд төрүүлж өсгсөн ба хүүхдүүд нь улс орныхоо хөгжил дэвшил тодорхой хувь нэмээр оруулж салбартаа үр бүтээлтэй ажиллаж сайн сайхан амьдарч байгаа ч. Засаг дарга барчааруулгаатай уулзах боломж олсон юм аа. Ингээд би барчааруулгаатай өөрийгөө танилцуулахаар би Баянхонгор аймгаас төрсөн улсын аврах шатрчны охин гэж хэлсэн чинь миний өөдөөс асрын нэг хорлоогоо юу гэж хэлсэн. Би тэгээд юу ээжигээ Баянхонгор маань сайн мэдхгүй байхдаа ер нь гэхдээ миний ээж Баянхонгор аймгийн үсгээс мал төрсэн анхны улсын хоёр цуудагийн авраг Баянхонгор аймгийн анхны авраг хүн чинь ээжийнхээ тухайг дурсан зүйлтэйгээ танилцуулдаг явъя гэж болсон чинь засаг дарга барчааруулгаатай дарга маань ерөөсөө олдтон ээжийн нэрийг хэлсэн. Би тэгээд маш их баярлсан. Ямар мундаг дарга өөрөө аймаг нутгаас төрсэн алдаснуудыг ингэж олдтон мэдчихээд гэж хайраад цааяасан яагаад ингэж олдтон мэдчихэж байна? Ямар сайн мэддэв бэ гэсэн чинь би өөрөө Баянхонгор аймгийн шатрын тэргүүн нурамаа гэсэн. Тэгээд одоо их хорлоо авраг байна, амиг байна уу, хаан байна. Тэгээд одоо ээж байна, өнгөрөө хийж болж байна гэсэн. Тэгээд одоо их хорлоо одоо хүүхдүүдтэй уулзж байгаа их хорлоо нийгэмжил тэмцээний 2018 онд аймагтаа зохион байгуулъя гэж одоо надад хэлсэн. Тэгээд энэ барчааруулгын даргын энэ хэлсэн үгний сэдвээс би ээжийнхээ миний ээж үнэхээр одоо Монголын шатрын түүхэнд өөрийнхөө нэрийг алтан үсгээр хийж үлдээсэн хөнгөлсөн тийм юм. Тэгээд одоо ээжийн минь нутаг орны засаг дарганд ийм сайн мэдээ хүнийг хатгуулаад ингэж нэрмжил тэмцээний зохион байгуулж хөлөөг нээж ажиллуулъя гэсэн энэ сэдвээс мөрдөж би ээжийн тухай Хонгор нутгаас төрсэн анхны аврах шатрын гэдэг ном хэвлүүлээд дуустаа саяас баримтат томоогийн хийлээ. Ингээд ер нь орон нутгаас төрсэн алдаснуудаа дараагаад барчааруулгаатай маш их зүйлийг хийж тэр хүмүүстэй маш их ажиглалт өгч хооч үеийн Баянхонгорчуудаа судалж танилцуулж нэр алдрыг мөнгөлж байгаа энэ сайхан явдлууд барчааруулгаатай маш их баярлж байна. Энэ удаагийн тэмцээнийг Ичиг хорлоо агсны өвөр хөвгүүд гэр бүл Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын 5-ын газар шатрын холбоо хуваар ашигт малбанд олборлогчдыг дэмжих холбоо төрийн бас байгуулахаас хамтран зохион байгуулж байгаа юм. Юуны өмнө одоо тэмцээнийг бас өндөр зохион байгуулалтаа ая тухтай зохион байгуулж явуулахад одоо бас аймгийн одоо удирдлагууд анхаарч одоо аймгийнхаа нутгийн удирдлагын ордны одоо хурлын зааланд одоо тэмцээн явж байгаа одоо орж байгаа шатарчид маш сэтгэл өндөртэй байгаа. Энэ сарын 11-ээс 16-ны хооронд аймгийн аврах шалгаруулах төс тэмцээн 3 насны ангиллаар явагдах ба шатрын спортод дур сонирхолтой хүүхдүүдийн сонирхлыг онцгойлон дэмжиж 1-р сарын 15-наас 16-ны өдрүүдэд цодгорхүү аймгийн аврах шалгаруулах тэмцээнийг хийх гэж. За орой мэндийг хүргэе. Нээлттэй засаг 1 Баянхонгор 7 хоногийн тайм хөтөлбөр та бүхэндээ онцлог зочин болонгаар хүрч байна. За өнөөдрийн онцлог зочин болон Баянхонгор аймгийн засаг дарганд иргэдийн гадаад харилцаа аялал жуулчлалын албаны дарга Баяр Магныг урьж оролцуулж байна. Сайн байна уу та? Сайн байна уу. За шинэ оны мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. Баярлалаа. Тэгэхээр 2017 онд Баянхонгор аймгийн засаг даргад иргэдийн гадаад харилцаа аялал жуулчлалын албыг гишүүнээр нэмэлтэн байгуулсан. Тэгэхээр албаныхаа бүтэц бүрэлдэхүүний талаар та ихлэ тодорхой мэдээлэл үзэгчдийг тавьж байгаа хөхгүй юу? За баярлалаа. Аймгийн засаг дарга энэ 4 жилийн хугацаанд их мөрийн хөтөлбөртөө аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн одоо голлох салбарлуулах зөвлөх зорилт төсөөлээд аялал жуулчлалын албыг байгуулсан. За манай албад 6 орон тоотой ажиллаж байгаа. Гадаад харилцаа хариуцсан ажилтан байна.
аялал жуулчлал хариуцсан ажилтан, төсөл хөтөлбөрийн байгууллагад хариуцсан ажилтан гэсэн одоо 6 оронтой үйл ажиллагаа явуулж байна да. Тэгэхээр Баянгар аймаг бол урд нь бол аялал жуулчлалын асуудал хариуцсан ганц мэргэжилтэнтэй байсан. Аялал жуулчлалын алба бий болсноороо 2017 онд шухан одоо ямархан амжилтыг танаа үзүүлээд байна гэдэг талаар үзэгчдээс мэдээлэх юм бол сонирн байх болов. За ер нь айлч аймагт байхгүй бүтцийг манай аймаг л бий болгосон л доо. Бусад аймагуд бол одоогоор нэг л оронтой байгаа. За манайх бол бүхэлдээ алба байгуулсан. Энэ бол бас хонгор нутгийнхаа одоо боломж нөөцийг ашиглая. Энэ ашиглагдаагүй байгаа энэ сайхан нөөцийг ашиглаж ажилгүйдэл ядуулыг бууруулах гэсэн том зорилтыг хүрээнд л одоо хийж байгаа ажил гэж ойлгож байгаа. Энэ утгаараа одоо бидэнд бас том хариуцлага өгч байгаа л доо. Нэг хүнтэй аймагаас одоо 6 хүнтэй аймагад илүү л ажиллах хэрэгтэй гэдэг утгаараа бид бас энэ 17 онд 7 сар ажиллалаа да. Одоо энэ хугацаанд бол бас баггүй ажил хийлээ. Юуны төрөнд бид хамгийн дөрөнд тодорхойлсон бол өнөөгийн одоо цаг үеийн нөхцөл тохируулаад аймагт аялал жуулчлал хөгжүүлэх бодлого стратеги шинжилгээ тодорхойлсон. За энэ одоо зорилттой хүрээнд бид нэр аймаг орон нутгийн сурчлах ажлыг бол нэлээд идэвхтэй хийлээ л дээ. Улаанбаатар хот болдог олон улсын үзэсгэлэн ярамгууд байна. Мөн зүүн хойд Азийн одоо хотууд мужи хотуудын одоо 74 хотод бид нэр албан цагтлал хийж бас нутаг орноо сурталчилсан. Мөн одоо Эстоны өргөмжит консул дамжуулаад энэ дэлхийн бусад улс орнуудад бараг 100-аад орнууд байдаг өргөмжит консулуудад бас цагтлал илгээж аймаг орнуудаас сурталчилсан. За энэ ажлын хүрээнд бол бас Баянгорыг ойлгох, Баянгорыг одоо мэдэрдэг, Баянгор бол аялахад бол их таатай сайхан аймаг байна гэдэг имижийг бол дэлхийн улс орнуудад бас нэлээд мэдээлэлтэй болсон гэж ойлгож байгаа. Энийн нэг тодорхой одоо жишээ нэх юм бол ерөнхий сайдын дэргэд брендингийн зөвлөл гэж байд юм байна л да. Энэ нь болох тэр Монгол улсын хэмжээнд Монгол улсыг сурчлах нэг өрийн ав одоо бид өрийн ав гэх юм юм да. Тэгээ бий болох чиглэлээр дэлхийн тэр улс орнуудын томоохон төрийн бас байгууллагад хамтарч ажиллаж байгаа юм байна лээ. Энэ хүрээнд энэ гадаад орнуудад Монгол улсыг одоо юугаар нь таних вэ гэдэг асуулга явуулахад 30 орчим хувь нь шаргалзуудын халбаар санаар мэднэ гэж ингээ хариулсан байна. Манай даваа тал үүсгэн дүүл. Тэ энэ утгаараа бол энэ дэлхийн улс орнууд бол бас Баянгор аймаг гэдэг байгалийн сайхан 3 бүстэй юм байна. Дэлхийд тосгоо тийм сайхан халуун арчаантай юм байна. Дэлхийд бас хааш байдгүй одоо ховор гэх мазаалаа гэдэг амтан байд юм байна гэдэг энэ ойлголтыг бас богино хугацаанд зулсан авлаа гэж ингэж ойлгож байгаа. Энэ утгаараа одоо Баянгор аймагт аялал жуулчлалын чиглэлээр хөрөнгө оруулах гэсэн сонирхолтой бас аж ахуйн нэгж байгууллагууд, бизнес эрхлэгчид бол гадаад дотоодын байгууллагууд олон болсон. Энэ богино хугацаанд Баянгор аймгийг одоо хөрөнгө оруулалтын зөвлөгөө гэж 4 сард Улаанбаатар хотод хийгээд тэнд одоо миний Баянгор аймаг аялал жуулчлалын хамгийн ирээдүйтэй бүснүүд гэдэг илтгэл тавьсан. Энэ илтгэлийн одоо хүрээнд бас бидний хандах хандлага бол нэлээд нэмэгдсэн л дээ. Энийн одоо тодорхой үр дүн гэх юм бол энэ жил Баянгор аймаг чинь жуулчны бааз 2 шинээр байгуулгадлаа. 2 одоо малчны бүлэг нэтаж гэж одоо нутгийн иргэд тулгуулсан аялал жуулчлалын тэр ичгэн одоо тэр бааз гэх юм одоо ийм ингээд байгууллаа. Нийтээ 200 гаруй сая төгрөгөөр энэ үндсэндээ аялал жуулчлал хүлээж авах 4 жуулчны бааз баригдсан. Германы одоо нэг том хөрөнгө оруулагч бага шаргалзуудад өндөр зэрэглэлийн аялал жуулчлалын одоо хотхон цогцлмор байгуулъя гэж гэрээ хэлцэл байгуулад одоо ажиллагаагаа баг эхэлчихээ явж байна. Сая одоо төлөөлөгчийн хүн ирээд өвлийн нөхцөл байдлын судалгааг аваа явуулсан. Улаанбаатар хотод одоо зургийг хийлгэж байгаа юм байлээ. Энэ ажил энэ 18 оноос одоо эхэлнэ гэж байгаа. Мөн одоо хятадын одоо хөрөнгө оруулагчид бас сонирхож байгаа. Энэ Баянгор аймгийн богдсон тэр говийн сайхан байгалыг чинь төсөглөө. Тэр ил сайхан нуурыг чинь загийсан төсөглөө. Аялал жуулчлалын цогцлмор байгуул бол одоо дэмжих үү гэсэн ийм одоо бас яриа хэлцэл эхэлсэн байгаа. Тэгээд одоогоор энэ талаар бид тодорхой хариу өгөөгүй л байна. Гэх мэтчлээ одоо ингээ манай аймгийг одоо сонирхож байгаа энэ гадна дотны одоо жуулчид бол их болсон. Энэний үр дүн гэх юм бол 16 онд Баянгор аймагт ирсэн жуулчдын тооноос 17 онд ирсэн жуулчдын тоо 10% байсан. 10%. Тий. За. Энэ 10% гэдэг бол бас улсын дунджаас бол илүү байгаа байхгүй юу? Дээгүүр байхгүй юу? Улсын дундаж бол сүүлийн 2 жилд буур хандлагатай байгаа байхгүй юу? Өсөлтөс буур хандлагатай.
Харин 17 онд нэг 5 орчим хувиар өссөн юм байл. Манайх бол нэг 10 орчим хувиар ингэ өссөн байгаа даа. Энэ бол одоо бидний нэг хэдхэн одоо сарын хугацаанд ажилласан ажлын үр дүн гэж ойлгож байна. Ер нь гэхдээ бас 2017 онд аялал жуулчлалын албанаас нэлээдгүй олон ажил арга хэмжээ зохион байгуулсан. Эвент арга хэмжээнүүдийг бас хэр зохион байгуулав? За манай аймагтад уламжил болгон зохион байгуулдаг хэд хэдэн ивент арга хэмжээ байна л да. Сарлагын баяр байна, Тэмээний баяр байна, Мөсний баяр байна. За энэ баяруудаа бид бас яхан баяжуулах, өргөжүүлэх чиглэлээр бас бодлого барьж байгаа. Энэ жил Тэмээний баяраа жоохон өргөтгөөд ламынгийн улаан тэмээгээд ланцдаг гэж одоо дээр үж ярьдаг байсан. Одоо бол одоо гурилдаж тамгалах гэдэг юм да. Ийм баярыг бол бас тусдан зохион байгуулсан нь бол сонирхолтой болсон л доо. Энд ч одоо ер нь Баянгарын аймагт л байдаг бас заншлын байлаа. Энэ заншлыг бол бас сэргээе. Тэгээд энэ дэлгэрүүлээ. Бас Монголын нүүдэлтийн бас нэг өвмөцийн соёлыг бас гадаад дотоодын жуулчид бас мэдрэг гэсэн утгаараа энийг зохион байгуулсан. За 5 төмөн сарлагын баяр гэж хэлсэн байгаа. Одоо энэ жил одоо бидний тавьж байгаа зорилго бол энэ одоо манай энэ ивентүүд бол одоо нэг сумын хүрээнд л явагдаад байгаа байхгүй юу? Тэмээний баяр бол одоо Баянлыг сумал зохион байгуулад байна. Сарлагын баяр бол Эрдэнэ зохион сумал зохион байгуулад байгаа байхгүй юу? Одоо энэ жилээс эхлээд бид нэр аймгийн хэмжээний сарлаг бүхий бүх сумдууд нийлж сарлагын баяраа хийдэг болъё. Тэмээ бүхий бүх сумдууд нийлж Тэмээний баяраа хийдэг болъё гэсэн ийм зорилго чиглэл агуулж чаддаг. За өнгөрсөн жилийн энэ зохион байгуулсан ивент арга хэмжээнүүдээр бас гадаад дотоодын жуулчдын төлөөллүүд бас ирсэн. Ялангуяа одоо Тэмээний баяр бол гадны сэтгүүлчд бас нэлээд ирсэн л дээ. Энэ маань одоо жуулчдаас илүү одоо бид нарт тэр өргөөчтэй гэж ингэж ойлгож талаараа тийм ээ. Дэлхийд даяар одоо сурчлахад бол хувь нэмрээ оруулах. Ялангуяа нөгөө энэ сурвалжилсан авсан фото зургнууд нь бас дэлхийн төвшөнд бас өндөр үнэлэгддэг тийм дэлхийд нэлээд алдартай фото зургсан ирсэн шүү дээ. Энэ бол бас бидний ажлыг дэлхийд даяар цацхад бол нэмрээ оруулсан гэж ингэж ойлгож байна. 2018 оныг Баянхангур аймаг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлалаа. Энэ дэмжих жилийн аялал жуулчлалын жил болсонтой холбогдуулан бүр одоо цар хүрээгээд хэлсэн олон ажил арга хэмжээг төлөвлөсөн байгаа болоо таны албанаас. За дэмжих жилд бол бид их ач холбогдол гэж байгаа. Өнгөрсөн жил бол аялал жуулчлалын алба байгууллагад алба өөрийнхөө хүрээнд л одоо ажил зохион байгуулсан гэж ойлгож байгаа. Одоо 18 онд бол аймагаараа одоо энэ ажил анхаарнаа гэж. Тэгэхээр 18 бол Баянгар аймгийн аялал жуулчлалын хувьд бол түүхэн тэмдэглэгдэх жил болно гэж ач холбогдол өгж байгаа. Тэгээ өчигдөр ажлын хэсэг хуралдсан. Аймгийн иргэдийн хурлаас байгуулсан ажлын хэсэг өчигдөр хуралдаад жилийн ажлын төлөвлөгөөн хэлцээд одоо энэ 5 дахь өдөр одоо баталгаажуулнаа. За энэ ажлын хүрээнд бол дэмжих жилийн хүрээнд бол бид нэлээд томоохон ажлуудыг бас төлөвлөсөн байна. За Баянлаг Баянгой сумд одоо үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазуудыг өргөтгий. Ялангуяа говийн жуулчдыг авахд бол бас нэлээд нөхцөлийн сайжруулах зорилгоор богд сумд шинээр жуулчны бааз байгуулна. Шаргалж хотод бас жуулчны гэр бааз байгуулна. За Бууцгаан, Баацгаан, Баян өндөр галуут байгаа амар сүүлийн газруудыг өргөжүүлнэ. Гэсэн энэ одоо дотоодын хүрээнд бол ийм том зорилт тавьсан байгаа. Дээр нь бидний бас тавьж байгаа юм бол нөгөө Германы хөрөнгө оруулалттай энэ баг шаргалж утас жуулчны бааз аялал жуулчлалын цогцлог барих үйл ажиллагаа маань энэ жил эхлэх ёстой. Энд бол төрийн төгөөс бодлогоор дэмжиж гэж. Дэмжиж одоо газрын зөвшөөрөл олохоос ахгуулаад ер нь бидний хүлээх үүрэг бас нэлээд байгаа юм байлээ. Энэ хүрээнд одоо энэгээр дэмжиж нэг эхлүүлчихвэл энэ жил бас том ажил болох юм болоо гэж ингэж ойлгож байгаа. Энэ бол зөвхөн материалыг бааж байгаа нэг ярьж байгаа асуудал. Дээр нь одоо бидний хамгийн том юм бол жуулчд очиад үздэг гайхалтай сайхан үзмрүүд байна л да. Цагаагүй, бичиг таад, шатар сулуу гэдэг. Одоо эдгээр маань зүгээр байгалийнхаа байгаа унган төхөрөөл байж байгаа. Агуу очиод үзэхэд нэг агуу л байна тийм ээ. Очиод үзэхэд шатар сулуу гэж нэг хоёр чулуун хэлбэл байж байгаа. Энэгээ бид нар аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоё гэж байгаа. Өөрөөр хэлбэл шатар чулууны тэнд бүр цогцлбор байгуулад дэлхийд дээр анх шатар үүссэн гэдэг тэр түүхийг л одоо бид нар амьд болох гэдэг байна л да. Магадгүй тэнд одоо хүн одоо чулуугаар шатар хийдэг ч юм уу тэнд бас нэлээд ажил төлөвлөсөн байгаад байгаа л да.
цагаагүй гээл тэгэл тэнд эртний хүмүүс амьдарч байсан орчин нөхцөлийг бүрдүүлээ. Адаглал одоо жуулчд очиход тэнд эртний тэр хүмүүс одоо ямар хувцас хэрэгтэй байсан, ямар хоол унд иддэг байсан тэр байдлаар жуулчдаас хоол хийж үзүүлээ тийм ээ. Бодвол одоо мах шараал иддэг байсан байлаа тийм ээ. Тэгэл одоо мах шараал одоо шорлог хийгээл жуулчд амсуулдаг ч юм уу. Тийм байдлаар энэгээ одоо үзүүлэх агуугаан бас агуй дотроос нь одоо эртний одоо хүмүүс амьдарч байсан тэр яг агуй нөхцлөөр нь театрсан тоглолтыг гэх мэтлэн юмнууд одоо бодож байгаа юм би л дээ. Тэгээд энэгээ өшөө одоо гоё санаа гарах үүднээс тендер зардаг гэж байна. За. Энэ одоо сэтгэдэг сайхан залуучууд олон болсон үед бол энэ одоо энэ жил бол энэ гурав дараа л одоо бид бүтээгдэхүүн болгоё. Энийг яаж одоо амьдралын одоо жуулчдын сонирхлыг татах сайхан орчин болох уу гэдэг бизнес санааны тендер зарлаад шалгарсны хөрх урамшуулна. Тэгээ урамшуулад шалгарсан санаануудаа бизнес эрхлэгчид одоо 2 сарын 20-оор аймгийн бизнес эрхлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулсан. Аяж жуулчдын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой. Эндээ одоо саналаа болгох гэж байна. Шатар чулуундараа одоо ийм санааг ингээд хэрэгжүүлчих юм бол ийм одоо хэмжээний орлого авах болцоо байна. Төрөөс одоо та нарт ийм дэмжлэг үзүүлнэ. Энийг та нар хэрэгжүүлээд өөрсдөө ашиглаад ажиллаад ингэ яваач гэдэг ийм асуудал тавина. Ингэснээр бол энэ аяж жуулчлалын бүтээгдэхүүнүүд маань бас олон улсын стандарт руу чиглэх ийм алхам болно гэж ингэж харж байгаа л та. Тэгээ энэ бол яг бид жуулчийн эрх нөхцөлөө л одоо сайжруулах чиглэл байгаа. Одоо хүн эрх асуудал байгаа шүү дээ. Жуулчдын асуудал. Баян хонгор аймаг хангай бүсийн аймагуудын одоо бүрэлдэхүүнд багтдаг. Тэгэд манай хангай бүс багтдаг Хөвсгөл аймагт бол жуулчин их ирж байна. Хэл залгаа Арангайд их ирж байна. Өөрөнгайд их жуулчин ирж байна. Манай цөөх ирж байна. Тэгэхээр бид энэ хангай бүсийн аймагуудад гэж жуулчдыг аймагургаан татах тийм бодлого төлөвлөж байна л доо. Энэ үг л одоо хангай бүсийн аймагуудын аяж жуулчлалын зөвлөгөөнийг Баян хонгор санаачлаа зохион байгуулалт. Энд нь энэ бүсийн аймагуудын аяж жуулчлал хариуцсан төрийн байгууллага, төрийн бүс байгууллага энэ бүсийн аймагуд руу жуулчин илгээдэг төр оператор компаниудын зөвлөгөөнийг зохион байгуулнаа. Энэ зөвлөгөөнөөс бид ямар шийдвэр гаргах вэ? Хангай бүсийн аймагуудын нэгдсэн маршрут гаргаж байгаа. Нэгдсэн аялын маршрут гаргаж байгаа. Тэгвэл энэ жуулчны төр оператор компаниуд хүртэл ашигтай байхгүй. Одоо ингээл зөвхөн Хөвсгөл далай жуулчин илгээдэг тэг Хөвсгөл далайг тойрсон 200 гаруй жуулчны бааз байдаг. Тэр 200 гаруй компани гэсэн. Эдгээр чи яг өөрсдийнхөө имийг сурчлах гэж асар их зардал гаргаж байгаа. Тэгвэл одоо энэ олон аймагуд юу олон төр оператор компаниуд ганцхан нэгдсэн маршрутаар зах зээлдээ сурчлаа. Тэгээ энэ бол ашигтай. Нөгөө талаар одоо Хөвсгөл аймагт ирсэн жуулч чинь хангайг үзэх гэж Арангай Хөвсгөлийг зорчхоод Говийн аймгийг үзнэ гээд Улаанбаатар орчхоод дахиад өмнө говь явд юм байна. Одоо бол Хөвсгөл аймгаас наасан дамжаад Баян хонгорын говийг үзчихнэ. Баян хонгорын говьд ирсэн усууд өөр хангай, Арангай гэх Хөвсгөл ингээ явчих. Энэ мада нэгдсэн маршрутыг бий болгочих ёо гэд ийм санаачлаг гаргаад аяж жуулчлалын байгаль орчин аяж жуулчлалын яамд энэ саналаа тавьсан, дэмжсэн, тодорхой төсөв хөрөнгө гаргая гэсэн мөн биднэртэй хамтарч ажилладаг Германы хамт ажиллагааны нийгэмлэлийн ЭТИС хөтөлбөр гэж байгаа тийм ээ. Энэ хөтөлбөрийнхэн бас дэмжиж гэж байгаа. Үндэсний хөгжлийн газар бас дэмжиж гэж байгаа. Энэ бүсийн аймагуудын байгаль орчин аяж жуулчлалын газрууд бас дэмжиж гэж байгаа. Энийг бол нэлээд ажил болчих болов гэсэн ийм одоо бодлого байгаа. Мөн одоо баруун аймагуд руу зориулдаг жуулчдаг байна. Алтай таван богдыг үзье гэсэн, Бүргэдийн баяр үзье гэсэн жуулчид одоо бол Баян хонгор аймагаар дайраалагч байгаа. Энийг бид энэ Баян хонгор аймгийн нутагт 2 хоног саат болох бодлого тодорхойлгоодноос транзит Баян хонгор гэдэг хэрэгжүүлэх гэж. За. Энэ хөтөлбөрийг хэрэгжснээр бид нар бас нэг 2 хоног саат болчих тийм хэмжээний бодлогыг энэ жилээс хэрэгжүүлээд эхэлж байна. Тэгвэл одоо баруун аймгийн явдаг жуулчдыг бас эндээ татаад үлдэх ийм том бодлого байна л да. За 3 дахь асуудал бол энэ зочлох үйлчлэгээний байгууллага гэдэг чухал асуудал байна. Өнөөдөр гэлдэг чи яг одоо бодит үнэн байдал юу байна гэвэл баруун аймаг руу явж байгаа одоо ингээд гадны томоохон шашид төлөөлөгчнөр өндөр зэрэглэлийн одоо шашид болох өөрөнгөө тонцоход Баян хонгорыг алгасаад говьлтай тонцоход цааш явж байгаа юм байна тийм. Яг л Баян хонгор аймагт тэдэндээ байрлах хэмжээний өндөр зэрэглэлийн шашид бол алга байна. Тэднээ таалагдсан сайхан хоол унд үйлчлэгээ алга байна гэж үздэг юм байна. Бид нар бол энд байгаа учраас анзаардаг юм байна. Тэгэхээр энд нэг өндөр зэрэглэлийн зочдууд барих асуудал энэ жил эхлүүлэх гэж байгаа. Ямар ч зураг тусмын гаргая. Бас айлч бостой аймагаас дутаад байх юу ах вэ энэ санаалгыг эхлүүлье.
нөгөө талаар одоо бид хоолны хувьсгал гэдэг хөтөлбөр хэрэгжүүлдэг гэж байна. Ер нь одоо Баянгар аймгийн брэнд хоолыг бий болгоё. Тэр зөвхөн одоо идэх сонирхолтой хоолуудыг хийж чаддаг өндөр түвшний одоо мэрэгчлүүдийг одоо бэлтгэе гэдэг ийм зорилтуудыг бид тавьдсан байгаа. Тэгээд энэ зорилтууд хэрэгжих юм бол бас энэ жил аяж урчлын жилийн одоо томоохон зорилтууд одоо нэг хэсэг нь биелчихнэ. За дотоодын жуулчдаа бид хувьсгал хий гэж байгаа. Ер нь одоо Баянгар аймагт хамгийн их боломж бол дотоодын жуулчтай байна л да. Одоо өнөөдөр дотоодын аялал жуулчлал гэдгийг бид сайн ойлгохгүй яваад байгаа. Хэдэн жижиг одоо сувилийн газар, амар сувилийн газрууд байна. Тэдэр нь цөөн хэдэг хүн аваад тэгэл хаалгаа барьж байна л да. Тэгээ энэ жил бид нэр энэ дотоод аялал жуулчлалын маршрутыг ер нь 7-8 маршрут гаргацсан. Энэ жил зөвхөн нэг нь ашиглалтанд оруулдаг. Одоо Бөөн цагаан нуураар ороод хошинга бууцгаан ороод галуутай хангаа ингээд бэндрэг хөхнүүрээр ороод ингээд наашаа ороод явдаг. Энийг нар зүг таарсан хангаах говь хосолсон энийг маршрутыг энэ жил ашиглалтанд оруулсан. Энэ маршрутын дагуу одоо нэг 4-5 жижиг аялал жуулчлалын амар суулийн газар байгаа. Эндээ хөрөнгө оруулалт хийе. Энийг одоо бодлогоор дэмжийе. Орон нутгийн хөгжлийн сангаас одоо дэмжлэг үзүүлье. 3 жилийн хугацаатай хүүг үзээлүүгээ гэж ингэж ярьж байгаа шүү дээ. Тэгээд энд эхний ээлжинд одоо гадны жуулчдаас илүү дотоодын жуулчдыг очиулаад тэнд орлого оруулах гэж. Тэгээ одоохгүй бид нар аймгийн засаг даргын албан даалгавар гаргах гэж бэлдэж байна л да. Энэ албан даалгаварт одоо манай аймгийн байгууллагч, албан байгууллагч нь 100 ажилтан амраах гал одоо хөвсгөл ингээл ирээ улаан өдрөө аваад тэгдэг. Гадагшаал явуулдаг. Энийг одоо хуваар гаргах чадаа. Мэргэжлийн хяналтын газар тэдэн зэрэг тэднээс тэдний хооронд улсуудаа энд аялуулах шүү. Татврын газар одоо тэдэн цагаас тэдний хооронд. Ингээд энэ аяллахын маршрутаар ингээд аялуулаад тэгээд өөрсдийнхөө тэгвэл 100 гэднээс ч амарч байгаа байхгүй. Энэ амралтын хамуугийг нутаг орныхаа сайхан байгалийн үүсгэх газартай танилцаа үзээ. Эндээ бас хөрөнгө оруулалт хээ. Энэ мөнгө чинь бас хүний карманд орж байгаа биш. Өөрсдийн карманд орж байгаа асуудлаа гэдэг. Ийм асуудал зохион байгуулчихвал дотоодын аялал жуулчлал ингээд зохион байгуулалтанд ороод ирэх юм бол энэ аялал жуулчлалын компаниуд маань бас орлого ашигтай болгоод урам зоригтой болоод цааш үйл ажиллагааг өргөжүүлээ явах нөхцөл болцоо бүрднэ л гэж ингэж харж байгаа шүү дээ. За баярлалаа. Би тэрэ ярилцахаар хэтэрхий баг юм. Тэгээд бас асуух олон зүйл байлаа. Гэвч цаг хүрэлцэхгүй. Тэгээд дараа бас таныг бас энэ нэвтрүүлгийнхаа онцлог зочин болонд орж бас хийж хэрэгжүүлж байгаа олон үйл ажиллагааг нь ард олон бас сурталчлана гэдэгт итгэлтэй байна. За баярлалаа. Бас энэ ташмыг хараад бас нэг зарлалт хэлчихэ. Аялал жуулчлалын одоо жилийнхаа нээлтийг одоо энэ 2 сарын 9-нд Мөсний баяр дараа хийж байгаа. Ингээд Баянгар аймгийн аялал жуулчлалын жилийн нээлт хонгор нутгийн мөнгөн өвөл гэж одоо энэ арга хэмжээ зохион байгуулнаа. Тэгээд манай хонгор нутгийн одоо ард иргэд маань энэ арга хэмжээнд өргөн хөөд оролцоорой. Энэ бол аялал жуулчлалын жилийн жил одоо яаж эхлэх үү, юу хийх үү гэдэг том асуудал энэ дээр одоо яригдана. Энэ арга хэмжээ эхлэх юм шүү гэдэг бас энэ ташмд хэлчихье. За баярлалаа. Баянгар аймгаас та бүхэндээ бэлтгэн хүргэдэг нээлттэй засаг нэг Баян хонгор 7-ны 50 хөтөлбөрийн онцлог зочин болон өгөр өндөрлөж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт Баян хонгор аймгийн Цэдранд иргэдэг гадаад харилцаа аялал жуулчлалын албан дарга Баяр мөний өргөдөж оролцлоо.